Халелуя. Итгэлийн ахын дус та бүхэндээ шинэ 7 хоногийн мэндийг хүргэе. Тэгээд өглөө бүр амьд үгээр өгийн урчлалын цагаар дахин уулзж байгаадаа баяртай байна. Тэгээд энэ 7 хоногийн туршид бас Бурхан бидэнд энэхүү цагаар дамжуулан олон гайхамшигтай нууцын хилчээлийг бидэнд өгөх болтугай. Тэгээд өнөөдрийнхөө цагаа Бурхандаа даатхан залбираад хамтдаа бүгдөө эхэлцгээе. Халелуя. Тэнгэрлэг эзэн минь ээ, гайхамшигтай агуу хайрын Бурхан минь танд баярлалаа. Энэ цагийг та бидэнд зөвшөөрч гисэн талархаж байна. Тэгээд танд алдар магтаалыг өргөж байна. Тэгээд энэ өдрийн туршид, энэ 7 хоногийн туршид шинэ үгээр та бас биднийг басхан барьж байгуулж, урамсуулж, зоригцуулж өгөөрэй. Алдар магтаалыг танд өргөн бидний эзэн Есүсийн нэрээр залбирanгуйж байна. Амен. Амен. За өнөөдөр бүгдөө хамтдаа бүх нөхцөлд талархахтан гэсэн сэдвээр бүгдөө ярилцаж суралццгаая. За 1-р Тесалоник 5-ын 5 дугаар бүлгийн 18 дугаар эшлэл. Бүх зүйл таларх. Учир нь энэ бол та нарын төлөө Христ Есүс доторх Бурхны хүсэл мөн. Тэгэхээр талархал гэдэг бол их чухал сэдэв байгаа. Тэгэхээр талархлын талаар бид нар энгийн ойлгоход бол тийм ээ, мэдээж хүмүүс өөрт нь сайн зүйлс хийсэн хүмүүст өөрт нь тус тийм болсон, тусалсан онцгой үед нь тийм ээ, инэрлийн гараа сунгасан тэр хүмүүст тийм ээ, илүү яг энэ тийм ээ, талархах гэсэн энэ үг илүү тийм ээ, тэр зүг рүү чиглэдэг байна. Тийм учраас хүмүүс ер нь бол талархлыг хаанаа сайдаг вэ гэхээр аливаа өөрийнх нь амьдрал тохиолсон сайн сайхан зүйлс тийм ээ, оролцсон хэн нэгэнд тийм ээ, талархахыг түрүүнд тийм ээ, урьдчил болгож яадаг байна. Харин Христ итгэлийн хувьд талархал гэдэг бол өнөөдрийн уншсан хэсгээс харах юм бол маш өргөн чухал сэдэв байгаа. Тийм учраас бид нарыг бүх зүйлд талархах гэж хэлж байгаа. Яагаад тэгэхээр талархах нь өөрөө энэ бол Есүс Христ эзний маань хүсэл юм а гэдгийг хэлсэн байгаа тийм. Тэгэхээр бид нар Библийг уншин судлах үед Есүс Христийн амьдрал бас талархлаар дүүрэн байсныг бид нар тийм харах боломжтой. Тэгэхээр тэр бүх зүйлсийн төлөө, энгийн зүйлсийн төлөө, бас хүнд хэцүү зүйлсийн төлөө, мөн загалмайн хүнд зовлон руу тийм өнгө чиглэж амьдрал нь амьдралын эцсийн цаг мөчтөө тийм хүнд үед явж байхдаа ч гэсэн Бурхан эзэнд талархал өргөж тийм чадаж байсан ба. Тэгэхээр энэ бол тийм ээ, түүний хүсэл. Итгэгч биднийг бүх зүйл талархаасаа гэж. Өнөөдөр зөвхөн талархал өргөх сайн зүйлсийг хайх биш. Амьдралаа бид нар харахтаа бидний амьдрал тохиолсон бүх зүйлд тийм ээ, талархал байгааг бид нар олж харах ёстой гэсэн. Тэгэхээр талархал бол итгэлтэй холбоотой. Итгэл бол бидний тийм ээ, бас сүнслэг нүдмэн болдог байна. Тийм учраас бид нар тийм ээ, харж чадахгүй байгаа зүйлсийг сүнслэг нүдээрээ олж харах үед олон гайхамшигтай зүйлсүүд бидний амьдралд болсныг Бурхан бидэнд харуулдаг, илэрхийлдэг. Тийм учраас өнөөдөр тийм ээ, бид нар өнөөдөр талархаж сурцгаая. Тэгээ бүгдөө өнөөдөр тийм ээ, яг эхний хичээл буюу хүнд нөхцөл байдалд, бүх нөхцөл байдалд ч гэсэн талархах тийм ээ, Бурханы хүслийг бүгдөө биелүүлцгээе. За амьдралд сайн зүйлүүд, муу зүйлсүүд бүгд ээлжлэн тийм ээ, өнгөрдөг байгаа. Дандаа сайн зүйл тохиолддоггүй. Заримдаа муу зүйлсүүд тохиолддог, өхөл хаацал тохиолддог, хүнд өвчин хэн нэгэн ойр дотны хүмүүс тийм ээ, хүнд нөхцөл байдал дондор туулах үед дагаар адилхан тийм ээ, хямарч тийм ээ, санаа зовдөг байгаа. Тэгвэл Библи бидэнд зөвхөн та нар амьдралд чинь тохиолдож байгаа сайн зүйлдэл талархаад байгаарай гэж хэлээгүй шүү дээ. Тесалоник тэгж хэлсэн бэхээр бүх зүйл талархаа гэж хэлж байгаа. Тэгэхээр энэ нь амархан энгийнээр зүгээр шууд сонсоод бол амархан мэт санагдаж байгаа боловч харин амьдрал дээр бол энэ маш хүнд үг бөгөөд энэ бол тийм ээ, заавалчгүй хүнд итгэлийн дадал, итгэлийн дуршлах тийм шаардагдах болно. Тийм учраас бид бас итгэлээ улам илүү өсгөх хэрэгтэй. Яагаад гэвэл бид итгэх тусам бид эргээд илүү талархдаг хүн, эргээд илүү талархаж чаддаг нэгэн болж бид нар өөрчлөгдөх болно. За тэгвэл мэдээж Паул энэ дээр сайн зүйл талархаарай, муу зүйлд нь битээ талархаарай гэж хувааж ангилаагүй гэсэн үг. Хэрвээ тэгж ангилах байсан бол бүх зүйл гэсэн үг тийм ээ, түүний амнаас гарахгүй байх байсан баха. Харин бүх зүйл гэдэг нь өөрөө бол талархал тийм ээ, үнэхээр бүх зүйлд чинь шингэх ёстой гэдгийг бидэнд тодорхой хэлж байгаа. Ямар ч нөхцөл байдал бид Бурхан хизээж орхидоггүй гэдгийг тийм ээ, хүлээн зөвшөөрч зүрхээ аливаа гомдлоос хамгаалах чин зорилго нь өөрөө талархал дотор оршиж байгаа. Тийм учраас талархлын зорилго нь юу вэ гэхээр Бурхан намайг хизээж орхидоггүй гэдгийг үргэлж сануулж байдаг.
Бурхан намайг хизээж орхитоогүй гэдгийг бид нар яаж санах вэ гэхээр бид нар итгэлээр олж харахтаа бид нар тийм Бурханыг намайг орхитгүйг, таныг орхитоогүй бүх нөхцөл байдал дотор Бурхан байдгийг бид нар итгэлээр олж харах болно. Тэгвэл итгэлээр олж харсан энэ акшнд бидэрт юу үүсдэг вэ гэхээр талархал үүсдэг байгаа. Яг талархал бий болдог. Тийм учраас талархал маань үнэхээр тийм ээ бас Бурханыг хүлээн зөвшөөрөх, агуу нэгнийг хүлээн зөвшөөрөх, мөн зүрхээ альва гомдлоос хамгаалах тэр гайхамшигтай зорилгоор талархал бидний амьдралд үйлчилж идэг гэсэн үг байгаа. За тэгэхээр талархал бол итгэлийн байр суурь юм аа. Энэ бол Бурхан үргэлжид намайг хяндаг гэдэг энэ итгэлтэй холбоотой тийм ээ итгэлийн байр суурь. Тэгээ үүнд талархал шингэжээдэг. Бурхан бүхнийг сайнаар удирдах байгаа учраас тийм ээ би хизээж ганцаараа үлддэггүй, би хизээж ганцаараа оршдоггүй. Бурхан үргэлжид надтай хамт оршдог учраас гэсэн энэ өнцгөөс бид нар харах үед энэ бидний зүрх сэтгэлээс бидний амнаас минь талархлын дахилууд тийм ээ эзэнд өргөгдөх болно. Матью Хенри гэсэн хүн байгаа. 1662 оноос 1714 онд амьдарч байсан. За 17 дугаар зууны Английн Presbyterian сүмийн пастор хүн байгаа. За тэрээр нэгэн гайхамшигтай бүтээлийг бүтээсэн. Матью Хенри комментари гэсэн тийм ээ нэгэн алдартай номыг бичсэн байгаа. За энэ ном бол Библийн ном тус бүрийг тайлбарлаж тийм ээ бичсэн тайлбар тийм номыг энэ эрхэм гаргасан. Тэгээ энэ номоор дамжуул өнөөдөр дэлхийн тийм ээ олон Библиэд шимтэн суралцж байгаа оюутнууд, теологийн оюутнууд энэ номыг судлаж энэ номнаас бас яг итгэлийн талаар бас Библийн талаар зүйлсүүдийг энэ номны тайлбараас тийм ээ суралцж байна. За энэ хүн ингэж хэлсэн байгаа. Би дээрэмдүүлсэндээ талархаж байна гэж. Нэгдүгээр энэ нь миний амийг аваагүйд би тийм ээ талархаж байна. Аваагүй өнгөрсөн учраас гэж. Хоёрдугаарт миний бүх зүйлийг аваагүй өнгөрсөнд бас талархаж байна. Гуравдугаарт би хизээж хулгай хийгээгүй ч гэсэн харин анх удаа би хулгайд өртсөндөө би талархаж байна гэж хэлсэн байна. Тэгэхээр өөрийгөө дээрэмдүүлэхэд мэдээж дээрэмчэнтэй учирч дээрэмдүүлэх нь тийм сайн зүйл биш. Дээрэмдүүлж бид байгаа юмаа хулгайд алдах, эсвэл биедээ хүнд тийм гэмтэл авах энэ бүх зүйл нь тийм амар зүйл биш. Тэгэхдээ Хенри бол талархсан ба. Тэгэхээр талархал бол нөхцөл байдлаас үл хамааран Бурханы оршихуйг хүлээн зөвшөөрөх итгэл юм аа. Бурханы оршихуйг хүлээн зөвшөөрөх амьдралдаа нөхцөл байдал нь таны амьдралд ямар ч байсан хамаагүй та өөрийнхөө амьдралд Бурханы оршихуйг хүлээн зөвшөөрөөрэй. Яагаад гэвэл Бурханы оршихуй ямар ч нөхцөл байдлын донд хамт байж идэг гэсэн үг. Бурхан зөвхөн баяр хөөртэй, баяр жаргалтай үед бидэнтэй байдаг Бурхан уу? Үгүй ээ. Зовлон хүнтэй, гунигтай, хүнд хэцүү үед ч гэсэн бидний Бурхан эзэн бидэнтэй хамт байж идэг ба. Тийм учраас өөрөөр яг л энэ үедээ тэр Бурханыг анзаарсан учраас Бурхандаа тэр талархсан ба. Яагаад гэвэл илүү муу зүйл болоогүй учраас, илүү хүнд зүйл болоогүй учраас, илүү хэцүү зүйлс төрний амьдралд ирээгүй учраас тийм ээ тэр нөхцөл байдлаа талархсан байдаг. Тэгэхээр өнөөдөр ч гэсэн бүгдөө тэ хамтдаа бүхий л нөхцөл байдал талархъя. Магадгүй өнөөдөр миний амьдралд, таны амьдралд болсон зүйлсүүд, сөрөг зүйлсүүд, хүнд нөхцөл байдлууд ингээд дууссан болвол талархъя. Энээс цаашаага бүр хүнд зүйл болоогүй учраас бид нар талархъя тийм ээ. Яагаад гэвэл Бурхан биднийг хамгаалдаг, Бурхан бидэнд арга замуудыг, өдөртөмж жолоодлого чиглүүлгийг Бурхан бидэнд өгдөг Бурхан юм аа. Тийм учраас ах トゥ нараа өнөөдөр бүгдөө бүх нөхцөлд талархаж сурыг. Энэ өдөр яг бүгдөө тийм ээ бүх нөхцөлийг харъя. Ямар нөхцөлд би талархах вэ? Үгүй ээ. Бид нар бүх нөхцөлд бид нар талархах хэрэгтэй юм байна. Тэгээ энэ өдрийн туршид бас бидний амьдралд ирж байгаа зүйлсүүдэд бүгдөө талархъя. Сайн зүйлсэд нь талархъя. Хүнд хэцүү нөхцөл байдлуудад ч гэсэн талархаж сурья. Яагаад гэвэл энэ дотроос бид нар Бурханыг олж хардаг. Бурхан хаа сайгүй тийм өдөр шөнийн бүхий л цагт, бүх цаг хугацаанд, бүх үеүүдэд, бүх нөхцөл байдлуудын донд Бурхан өөрөө хамт оршдог учраас тийм ээ бид өнөөдөр Бурхан эзэн Есүс Христийн хүслийг биелүүлэх ёстой. Бүх зүйл таларх. Учир нь энэ бол та нарын төлөө Христ Есүс доторх Бурханы хүсэл мөн гэж тодорхой хэлсэн байна. За тиймээс бүгд хамтдаа залбирцгаая. Эзэндээ таатхан өргөж бүгдөө талархцгаая. Халелуя. Тэнгэрлэг эзэн Бурхан минь танд талархаж байна. Эзэн минь бид бүх нөхцөл байдал талархъя. Бас бүх нөхцөл байдал таныг харж талархаж сурах тэр үнэхээр итгэлийг бидний амьдралд дүүргэж өгөөч. Тэгээ эзэн бидэнд бас талархлаар дүүрэн амьдрахад минь та бас бидэнд тусалж өгөөч.
Эзэн тэгээ өнөөдөр ч гэсэн та бас бидний амийг хамгаалдаг, бидний гэр бүлийг маань өрөөдөг, бидний итгэлийг маань хамгаалж бод. Бидний амьдралд өгсөн бүх зүйлс Бурхан эзэн минь би таньда талархаж байна. Өнөөдөр бидний гаргаж байгаа шийдвэрүүдэд бас бидний гаргасан амьдралын энэхүү алхам бүрт эзэн та алхам бүрийн маань төгсгөлийг эзэн та бэлдсэн. Төгсгөл дээр эзэн та бидний өгтөн хүлээж байгаа учраас бас талархаж байна эзэн. Гэтэ замын дунд болох олон хүнд хэцүү сорилтуудын дунд ч гэсэн эзэн Бурхан та бас хамт байж тийм ээ бидэнд туслах гайхамшигтай арга замуудаар та бидэнд ажилласаар байдаг. Заримдаа хүнд хэцүү зүйлсүүд нь болоод өнгөрсөн ч гэсэн тэрнээс бүр хүнд зүйлсүүд болох үе та биднийг хамгаалсан байдаг эзэн. Бурхан аав минь таньдаа би талархаж байна. Тэгээ бүх алдар магтаалыг өргөн бидний эзэн Есүсийн нэрээр залбирanгуйч байна. Амен. Амен. Эзэн та бүгдийг ивэх болтугай.